За өнөөдөр 2025 оны 4-р сар ингээд үргэлжилж байна. Тэгээд энд бол Монгол улсаас бас Дорн аймгаас төрийн байгууллагад ажилладаг бас залуу шилдэг боловсон хүчнүүд за мөн одоо Улаанбаатар хотоос хувийн бизнес эрхэлдэг, өөрөө бизнес хөдөлмөр эрхэлдэг бас залуучуудын төлөөлөл Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотод бол зочилж байна. Тэгээд энэ зочлох үеэрээ бол бас Америкийн нэгдсэн улсын хэл, гайл, татврын орчин хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа гэж бас сургалт авч байна. Манай сургалтанд бол бас брендинг гэдэг Nepevo Global гэдэг компани үүсгэн байгуулагч, бас эдийн засгийн судлаач, одоо санхүүгийн салбарт ажиллаж байгаа консалтингийн фирмийн захирлаас бол бид бас тусгаалсан сургалт авч байна. Тэгээд сургалтанд маань бол бас ийм бүрэлдэхүүн үржиж сургалтанд хамрагдаад Америкт бас хүн боломжууд байдсан байна. Монголд ч гэсэн бас эдийн засгаа солонгоруулаад төрөлжүүлээд олон улсад экспорт хийхэд ер нь бид нар дээр ямар сорилт бэрхшээлүүд байдсан бэ гэдгийг мэдэж олж авсан тийм ингээд сургалт болж чадлаа. Тэгээд бид нар аливаа зүйлийг сурж ээж, ойлгож ээж тэргээ хийвэл арай жоохон алдаа багтаа бүгд амжилттай одоо тэр ажлууд нь хөгжлөн. Тэгэхгүй бид нар нөө шууд бодоод бодсноо хийх гэж оролддог. Нөөт нь өөр улсад өөр орчинд одоо бас өөр хууль эрх зүйн орчноос болоод ингээд амжилттай болж чаддгүй шалтгаанууд бас байдаг. Тэр зүйлүүдийг гитлээ одоо багасгах гэдэг тэр чиглэлээр бас ингээд сургалтанд хамрагдаад, аялаад, амраад, ажиллаад ингээд явж байгаамаа. Тэгээд өнөөдөр бас энэ Монголын бизнесийн төлөөлөл, Монголын төрийн албанд ажилладаг бас энэ залуучууд сурч мэдээд ингээд явж байгаа гэдэг бол бас Монголд оруулж байгаа бас нэг хөрөнгө оруулалт юм аа гэдэг байдлаар ингэж хандаж ингэж явж байгаамаа. Тэгээд бас манай багш маань ч гэсэн бас хилээч гэж бас ингээд урьж जैन. Тэгээд бид нар бол баяртай байна. Please mention about Mongolian groups and greetings. Absolutely. Now we're excited to have another successful Mongolian visit to the United States. So far, we've done this maybe 5 or 6 times. We've gone to Washington, D.C., New York, Las Vegas many times, and every time is a little bit different. This time, we're excited to introduce the group to representatives from the city of Las Vegas, the Las Vegas Chamber of Commerce, and just so many different businesses over the course of this next few days. And our goal really is to make sure that Mongolian businesses have access to resources in the U.S. if they want to invest here, or also build partnerships with U.S. companies to bring to America, to Mongolia, and invest in Mongolia. So really excited about that. За тэгээ багш бол бас 2019 оноос хойш бол Монголд нэг удаа очсон. Тэгээд Монголын бас бизнесийн төлөөллүүд бол Америк нэгдсэн улсад хурж ирж бас юм сургалтууд зөвхөн сургалт гэхээсээ илүүтэйгээр яг бодит одоо бизнесүүд дээр нь очиж бас танилцаж худалдаа хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын чиглэлүүд бас ингээд ярилцж байгаа. Амжилттай ингээд явж байгаа, төслөж байгаа, хүлээгдэж байгаа төслүүд байгаа. Америкчууд ч гэсэн бас ингээд Монгол руу бодох, бизнес руу ингээд хамтрах, одоо тэнд үйлдвэрлэх, тэгээ бусад улс орнууд руу хятадын зах зээл рүү гарах ч юм уу маш олон төрлүүдийг бас ингээд бид нар ярилцж байгаамаа. Тэгээд одоо жишээлбэл өнөөдрийн энэ уулзалтан дээр ихэд л Лас Вегас хотын одоо засаг даргын тамгын газраас өөрөнгө худалдаа хамтын ажиллагаа хариуцдаг мэргэжлэнүүд нь хурж ирж бас Лас Вегас хотынхаа боломжууд, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааных чиглэлүүдээр бас ярилцлаа. За энэ сонголтын дараа бол бид нар бас яг бодит бизнесүүдтэй, худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагуудтай гэж очлох. За тэгээд бас их сургууль ингэж очлох гэдэг маш олон төрлийн ийм одоо танин мэдхүүн аж холбогдлолтой суралцах юм аж холбогдлолтой зүйлүүд бол энэ хөтөлбөртөө багтж байгаа. Тэгээд бас Америкт ингээд татаа морил тэгээд энэ удаагийн групп ч гэсэн бас ингээд гоё одоо тийм залуучуудаар бүрдсэн их гоё групп байна. Тэгээд бүгдээр нь амжилт хүсье гэж. За